та бүгд гадарсан баг. Өнөөдөр бид OneCoin Mongolia клубын тухай ярих гэж байгааг. Бид та бүхэнд өнөөдөр OneCoin компани болон OneLife компани OneCoin зоостой бүхий л нүцгэн мэдээллийг яг байгаа бодит байдлаар нь хүргэхийг бодно. За ингээд энэ зурган дээр байгаа бүсгүй бол Ruja Ignatova гэж бүсгүй байна. Энэ бол Sebastian Greenwood гэдэг залуу. Энэ бол Юха гэдэг хүн байна. Энэ OneCoin компаниг үүсгэн байгуулагч бол Ruja гэдэг болгар эмэгтэй байгаа. Одоогоор 38 настай. Багасаа Германд гарсан юм эмэгтэй OneCoin компаниг 14 оноос хойш үүсгэсэн. Сая 9 сар 5 жил нь болсон байгаа. За энэ бүсгүй криптовалют гэдэг зүйлийг зах зээлд оруулж санхүүгийн хувьсгал гэж гүйлгээ хоорондоо мөнгө шилжүүлэх тийм үн цэнтэй төлбөрийн хэрэгсэл үүсгэн биткойн дараагийн валют болгоно гэж зорж энэ компани байгуулсан гэж ярьдаг. 2014 онд бол Болгарын бизнес эмэгтэйчүүдийг тэргүүлж бол тэргүүн шаналлыг хүртэж McKinsey компанид ажиллаж байсан гэж яригддаг ийм бүсгүй байна. За ингээд OneCoin-ийн талаар цааш нь үргэлжлүүлье. OneCoin Limited компаниг бол Дубайд байгуулагдсан. OneLife Limited компаниг бол Белиз арал дээр үүсгэн байгуулагдсан гэсэн юм мэдээлэл байдаг. За OneCoin компани анх гарахдаа доллар хөрөхгүй үнэтэй байжсэн бол одоогоор нэг 30 евро гэсэн ханштай энэ дотоод югаараа явж байна. За хөгжүүлэлтийнхаа явцад бол энэ One Ecosystem гэдэг юмыг гаргаж ирсэн. За энэ дээр та нар харж байна DShaker Exchange, Remittances, OWF, OneForex, OneActem, OneLife гэдэг ийм экосистемийг хөгжүүлж энэ бизнесээ одоо үн цэнтэй болгоно гэсэн ийм маркетинг явуулж байгаа. За ингээд тус бүрчлэн авч үзье энэ экосистемийг. За энэ DShaker гэдэг энэ merchants гэж байна тийм ээ. Франчайз гэж байгаа. Энэ дээр ямар шүү зүйл байдгүй гэхээр юм сайт гаргасан байдаг DShaker гэдэг. Одоогоор бол энэ бүртгэгдсэн 113,593 бизнес байгууллага болон 595,883 хувь хүмүүс энэ дээр бүртгүүлж өөрсдийн бараа үйлчилгээг бол сурчилж байна гэсэн үг. За дараагийнх нь exchange буюу энэ дээр бол одоохондоо ямар нэг юм байхгүй байгаа. Funds transfer гэдэг зүйл бас гарч ирээгүй. За OneLife Foundation гэдэг дээр бол өөрсдийн бас юм сайт хийсэн байдаг. Гэвч энэ дээр бол одоо бас их итгэхгүй тийм байдалтай байгаа. Та бүгдийн мэдээллийг хараарай. Press room руу орж үзье. За энэ 16 оны 8 сараас хойш ямар нэгэн мэдээлэл байхгүй байна энэ дээр. Нэгийнх нь бол OneForex. Энэ дээр одоо OneZoos-о арилжаалах юм талбар хийсэн боловч энэ бас ажиллагаагүй. Яг нь энэ дээр бол өөрсдийнхөө тэр сургалтын багц нь бол үнэтэй. Түүнийг дагуулад бол сурчлагын буюу ямар ч үнэгүй токен өгдөг OneLife-ийн гишүүдэд тэрийгэ тухайн OneActem-ийн буюу энэ санхүүгийн сургалтын багцыг авсан хүн сурчлагын буюу үнэгүй дагалдсан токен бол майнинг явуулах хэсгийг өөрсдөө шийднэ гэсэн юм мэдээлэл байгаа. Ер нь бол маркетинг нь. За дараагийнх нь бол OneActem. За энэ бол OneActem-ийн 7 түвшний одоо тийм багц байдаг. За энэ OneActem-ийн сургалтыг бол одоо өөрсдөө үнэлж зарж яах гэсэн тийм маркетингтай. Энэ нь бол нэг талын тухайн компанид бол давуу зүйл боловч хөрөнгө оруулсан хүмүүст бол бас их таалагддаггүй. Яагаад тэгэхээр сургалтын тийм багц авсан маягаар явж байгаа боловч ямар нэгэн тэр гадна дотны хуулийн байгууллагын зүгээс энэ OneCoin компани, One Limited компанид бол гомдол санал хийлгэхэд бол бид та бүгдэд сургалтын багц зарсан токен буюу ямар нэгэн тийм криптовалют зараагүй гэсэн юм маргаан одоо хүртэл явагдаж байгаа.
За дараагийнх нь One Life буюу энэ сайт байна. Энэ One Life дээр бол энэ One Life-ийн гишүүд бол өөрсдөө бүртгэлтэй яг энэ сайтыг ашиглаж тухайн криптовалюта худалдаж авах багцаа авах дансаа хянах юм самбартай юм байгаа. За бид аль болох энэ бичлэгийг хурдан богино хугацаанд хийхийг бодно. Аль болох яг урт хугацаа шаардж байгаа бол үзэх сонирхолгүй хүмүүс бол үзэх шаардлагагүй. Ерөнхийдөө бол энэ байгаа бүхий л мэдээллийг та бүгдэд үнэн бодтоор хүргэхийг бодож байна. За франчайз гэдэг энэ дээр бол одоо Монголоос нэг хүн бүртгэгдсэн байгаад болсон. Одоо шинээр дахин нэг хүн франчайзер болж байгаа. Яг өнөөдөр энэ Болгарт энэ GLG Group гэдэг юм гаргасан тэр хүмүүс сургалт хийж байгаа юм мэдээ байдаг. За ингээд One Life-ийнхаа ер нь энэ мэдээлэл рүү н ороод ингээд үзүүл арай ойлгомжтой болчих болов уу гэж бодож байна. Ингээд эхнээс нь бүгдээрээ юу болж ирсэн талаар энийг авч үзье. За анх бол ингээд гарч ирэхдээ ингээд энэ одоо хэдэн оны хэдэн сард 3000 гишүүнтэй гэдэг ингээд ярьж ирсэн байна. 14 оны 10 сарын 24-нд. Дараагийн мэдээлэл нь за жилийн бизнес эмхтэй боллоо гэсэн иймэрхүү мэдээлэл гарч ирсэн байна. За ингээд товчлохыг бодъё. За энд бол 4000 гишүүнтэй боллоо гэдэг ингээд 11 сарын 5-нд ийм мэдээлэл тавьж ирсэн байна. Бүрийн буудал хэрэггүй. Ингээд бүгдээрээ нэг товчхон яг энэ түүхчилсэн мэдээг нь харуул арай ойлгомжтой болов гэсэн биднээс баримталж байна. Энэ 5000 гишүүнтэй болсон байна. За шилдэг бизнес эмхтэй гэдэг энэ сэтгүүлээр гарсан тухай мэдээлэл байна. За бас үндснийхээ сэтгүүлээр гарсан гэдээ бичигдсэн байна. За оны бизнес эмхтэй гэдэг энэ 14 онд иймэрхүү мэдээлэл бас гарч ирсэн байна. Дараагийнх нь харъя. За энэ майнинг бол 20 эхэлнэ гэсэн. За энэ майнинг олборлолтой холбоотой мэдээ бол бас чухал баг. Одоо 15 оны 7-нд бол 20-ны өдөр бол энэ майнинг нь эхэлнэ гэсэн мэдээлэл гарч ирсэн. 15 он гэдэг чинь одоо бараг 4 жилийн өмнө. Дубайд бол энэ одоо ивент зохиогдчихсан байна. 9-р мэдээлэл тэр юм байна. За энэ OneCoin-ы зах зээлийн үнэлгээ гэдэг энэ Xcoin.com гэдэг сайт гарсан боловч төрхөн зур ажиллаж байгаа байхгүй болсон юм мэдээлэл байдаг. За ингээд та бүгд энэ яг мэдээлэлээс ингээд өөрийнх нь үндсэн сайтнаас мэдээлэл авчвал арай ойлгомжтой болов гэдэг үднэс биднээс энийг үзүүлж байгаа юм. За энэ аудитын одоо шалгалтын дүнгээ бас тавьсан мэдээлэл байна. 500,000 гишүүнтэй болж ингээд мэдээлэл тавьсан. 1 сая гишүүнтэй болох зорилго тавьж байна гэдэг 15 оны 8 сарын 25-нд ийм мэдээлэл тавьж ирсэн байна. За Америкийн криптовалютын зохицуултын хуулийн талаар бас мэдээлэл тавьж ирсэн байна. За Киевд бол 1200 хүн халуун дотноор рүүжээ хүлээж авлаа гэсэн мэдээлэл байна. Стокгольмд бол энэ үйл ажиллагаа явуулагдчихсан байна. 15 оны 11 сарын 14-нд хүлээж авлаа гэсэн мэдээлэл гарч ирсэн байна. Энэ дээр OneCoin бол сая 300,000 гишүүдтэй болсон гэсэн мэдээлэл байна. Тэгээд сайт Talk гэдэг энэ платформ бол OneCoin нэгдлээ гэсэн мэдээлэл байна. OneCoin Cloud гэдэг энэ бас энэ үүлэн одоо safe гарсан байна. За энэ сая 700,000 гишүүнтэй болоо гэдэг энэ мэдээлэл гарч ирсэн байна. За Казахстан энэ ружа очиж ирсэн байна. 4 сард очсон байна. За энэ OneCoin шинэ офстой юу энэ Софи хотод бол нөөж орлоо гэсэн мэдээлэл 16 оны 4 сарын 11-нд гарч ирсэн байна. Энэ офст нь бол 150 хүн ажиллана. Тэгэхээр энийг бол криптовалютын центр болгож байна гэсэн мэдээлэл гаргаж ирсэн байна тухайд. За энэ бол их чухал мэдээлэл надад санагдсан. Энэ 16 оны
4 сарын 28-нд болохоор энэ OneCoin бол өөрийнхөө энэ сургалтын багцыг зарахтаа биткойноор төлбөр хийдэг боллоо. Яагаад гэвэл энэ номер 1 крипто валют биткойн одоогоор яг ханшин өсөж буурж байгаа ч гэсэн зайлшгүй энэ OneCoin-ыг нийтийн хэрэглээ болгохын тулд энэ биткойноор өөрсдийнхөө сургалтын багцыг зардаг болж гин гэсэн мэдээллийг тавьснаас хойш өөрсдөө бол энэ биткойноор бас сургалтын багцаа арилжаалдаг болсон байгаа. Энэ дээр бол түрүүний анх бичлэг дээр гарсан бичлэг бол Ружа Игнатовагийн 16 оны 5 сард бол өөрийнхөө төрс өдрийг хийсэн тийм бичлэгийг бид гаргасан. Энд бол энэ бас үйлчлэг уулзалт зохион байгуулж ирсэн байна. Чин зурган дээр байгаа хүмүүсийн ихэнх нь бол одоо байхгүй байгаа. За Нахтуу Штанкелер гэдэг герман хүмүүс байдаг. Энэ Кари гэдэг энэ хүн байна. Энэ хүн бол энэ одоо байхгүй. Себастьян байна. Себастьян бол одоо энэ Америкт Малайзад байж байгаа 18 оны намар бол баригдаад Америк руу хуулийн байгууллага руу шилжүүлэгдсэн байгаа. Одоо Америкт бол шорон сууж байгаа. Энэ Себастьян